Сайн байцгаана спорт сонирхогчдоо MSC телевиз медаль нэвтрүүлэх энэ 7 хоногийн дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн зочин маань өнгөрсөн улсын баяр наадамд сурын харваа төрүүлсэн улсын гарамгаа мэргэн хөдөр чулууны зочлоод байгаамаа ингээд бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За их баярлалаа. Дөнгөж сая танаас бас мэдээлэл авлаа юу гэхээр та Турк улсад зочилж ирээд Турк улсын үндэсний сурын харвааны бас төрлөөр тухайн наадамд оролцоод бас медаль хүртээд ирсэн байна шүү дээ. Энэ амжилтынхаа талаар та үгэлээж. Тэгээ Туркд сая манай Монголоос 4 харваач очсон. Орж оролцсон. Тэгээд бүгдээр нь 3 харваач нь бол медальтай ирсэн. Багаараа нийтдээ бол бүгдээрээ медальтай ирсэн. Багаараа эхний 3 байранд 3 дугаараар эзэлсэн. Тэгээд юугаар бол медалаар бол алтан медаль манай баяр цэцэг магасчир алтан медаль авсан. Манай Бутуа мэргэн мөнгөн медаль авсан. Би өөрөө 90 метрийн зайд хөрөл медаль ашигласан. Туркийн үндэсний харваа манахаас ер нь хэр ялгаатай юм бэ? Манай үндэсний сураас бол ялгаатай. Ер нь бол орон орныхаа бүгд ялгаатай. Тэр нь бол одоо оноод байвал яг үндэснийх нь уламжлалт харваа нь болохоор 20 метрээс онол 40 болгоо, 40-оос онол 60 болгоо тэгээд метрийн хол сунгаж харвд юм лээ. Ер нь тиймэрхүү төрлийн харваа гэдэг. Тэгээд зэвтэй сунгаар харвдаг. Тэргээрээ бол одоо манай сураас ялгаатай. Тэгээд ер нь бол ялгаа авахгүй цэц соргсон тийм бас их сайхан харваа юм лээ. Хөдөрчүүлэн харваачийн талаарх мэдээллийг та бүхэнд өгөхөд бол энэ жилийн улсын баяр наадмаар бол хөдөрчүүлэн харваач бол үнэхээр сайхан харвсан. За өмнө улсдаа 3 удаа төрүүлээд улсын гоц мэргэн цолтой байсан бол 10 жилийн дараа ийхүү аатай харваж гарамгаа мэргэн цолыг авсан байгаа. За ялангуяа сүүлийн харваанууд үнэхээр сайн харваж ийхүү ард түмнээ баярлуулж аавынхаа цолыг баттаж авсан байгаа. Аавын та бүзэг сайн мэднэ. Монгол улсын гарамгаа мэргэн Цэвэн гоёмаа хөдөрчүүлэн мэргэний аав нь энэхүү баяр наадмыг үзэж ийхүү хүүгийнхаа баяр цэнгэлийг хамт хуваалцсан гэдгийг та бас наадмын үеэр бас үзэж сонирхсан байхаа. За энэхүү наадмын бэлтгэлжилтийн талаар хэлээч. Үнэхээр өнгөтэй та бас харагдж айл талаасаа ч харсан. За орж жилүүд бол яг залуу насны аагаар ихөө бэлтгэл сургуультаа бол нэг жоохон таархан ийдж тэгэл оролцдог байсан юм бол. Энэ жилийн хувьд бол ерөөсөө орж жилүүд одоо би чи одоо насан туршид хараад 20 хэдэн жил харуулж байгаа. Энэ харваануудаас хамгийн их бэлтгэл хийсэн жил нь бол энэ жилийн бэлтгэл байна. Яг би 2 сар одоо тасралтгүй яс бэлтгэл хийсэн. Ерөөсөө нэг ч өдөр алгасаагүй бэлтгэл хийсэн. Тэгээ зарим үед бол бүр өглөө эрт босч зургийн талбараа явж шиж бэлтгэл хийж байсан. Ер нь олдоо талбай дээр бэлтгэл хийсэн та. Наадамд тэргүүлэхийн тулд мэдээж нэгдүгээр байраар гарч ирвэл бас илүү даваа талыг олох байсан бах. Эхний харвааны байдлаар бол бас та доогоор явж таарсан шүү дээ. Эхний хан сурын харваанд би 16 дахь сумаа давуулсан. Нэг сумдаа бол даваа жалдаа гаргасан. Яг би ер нь миний зорилго бол хан суранда нэг 19-20 он ч гэсэн бодолтой л байсан. Хан суранд 19-20 он ч бол яг хасаа сумд залуучуудтай адилхан харж болох байх гэж бодоод хасаа нэрээсэн жоохон хэцүү ер нь. Тийм болохоор би хандаа нэг 19 он ч гэсэн л гэж бодчихсон юм. Тэгээд яг эхний 16 сумд 15 сум. Тэгээд адаг өргөө тавихтаа маш хичээж харсан. Бол одоо хасаанаас ялгаа байхгүй хариуцлагатай зүйл гэж бодоод тэгээд би бүрэн харуулж 19 онч эхний өдрийн байдлаар алтан сум мастер 20 оноотой байсан. Тэрний дараа нь бол одоо Баярбат манай Бурхаалтны харваач Баярбат мөн одоо Сүлдолд мэргэн бид нар бол ижлэхэн 19 оноотой байсан. Тэгээд яг 19 оноотой байсан. Яг нэг оноогоо бол одоо яг 20 сумд хөөж үзэндэй л гэж бодчихсон. Алтан сум мастер бол үнэхээр сайхан харуулж байсан бас л залуу мастер үнэхээр одоо ирчтэй хүчтэй тийм сайн мастер. Тэгээд яг ихэнх үргийн 8 сумыг бүрэн харваад тэгээд яг гүйцэж ирсэн л та.
ялангуяа сэтгэл зүй тал дээр та бол бүрэн бэлтгэлжилсэн. Яг энэ хасаа харвааны үеэр бол тод харагдаж байлаа. Таны хувьд ер нь яг энэ торгон ир яг аль харванаас ирсэн гэж та үзэж байна? За ер нь яг хасааны эхний 8 сумыг тавиад бол яг нэлээд ихтгэлтэй болж ирсэн. Ер нь харваач яг урд дээдлэлт харваач байхгүй болохоор жоохон тайвширсан. Тэгээд дараагийн дундургийн харваан дээр дундургээ бас дахиад 8 сум 4 сум бүрэн тавиад тэгээд 8 оноод тэгээд 35 сумдаа нийт 36 сумдаа 35 оноотой байсан. Ингээд ирэхээр бол яг миний ард хичнээн харваач ойрхон байгаа ч гэсэн ер нь бол ихтгэлтэй байсан л та. Онцмор санагдаал байсан. Тэгэл яг гарахтаа ч гэсэн би бодож ирсэн ер нь бол одоо энэ үтгэл одоо алдаж яваад хойноос нь хөөж гүйсчихсэн тохиолдол миний энэ урд төрөнүүд бол 2 удаа би 1994 онд дав хөмөргнийг гүйсэж одоо өргөн 4 сумаараа гүйсэж тав хараад 2 хоног 6 м хорч тавханд авчихсан. Тэгээ 2002 онд бас 2 мэрэгний ард явсан би. Дав хөмөргөн сүлт бол мэрэгэн 2 миний өмнөөс хоёулаа 1 оноо 2 ороогоор надаас тасарцсан явсан. Тэгээ бас хөөж харуулж явж байсан. Тийм болохоор хөөж харуулж авч болдго юм чи одоо сүүлийн 4 сумд бол яг онцмол санагдчихсан. Онцгол л гэж бодсон. Нилээ ихтэй байсан. Таны ер нь туулж өгсөн туршлагаас харахад бол хөөж харах тал дээр бол яг харахгүй өрн цар хүрээтэй практиктай байсан байна. Энэ удаагийн хувьд ер нь таны хувьд ингээ адилхан хөөж харуулсан ч гэсэн бусдаас тэгж өмнөх төрөнөөс ялгаатай хувьд бол ямар ялгаатай гэж та ажиглагдсан бэ? Өмнөх төрөнүүдээс бол ялгаатай нэхэр би яг оноо мөн нэмэгдсэн. Яг үнэхээр сайн бэлтгэл хийснийх 36 оноогоо 38 он болгосон. Урд 3 төрөн мөн гуруула 36 оноотой байсан. Тэгэд ялгаа нь бол 38 онсон. Тэгэд харваачт мөн харьцангуйгаар бодоход бол өрсөлдөөн бол маш ширүүн болсон л доо. Яг артал залгаатай л мастер мэрэгчүүд яваад байсан. Тийм болохоор бас ер нь л урд үрднээс нэлээл өрсөлдөөнтэй болсон гэж бодож байгаа. Таны ард яг өрсөлдөж шил дарж явж байсан хүмүүс бол яг харахгүй залуу мастерууд байлаа. Энэ утгаараа бас тэдний хувьд ирч хүч байсан баг. Таны хувьд хэдий туршлагатай ч гэлээ тэднээс илүү гарах таны давуу тал юу гэж та өөрөө ойлгож байсан бэ? Тэднээс илүү гарах гэдэг тал дээр бол би ингэж бодож ирсэн л та. Би ягаад бол 1 оноо илүүтэй. Тов харван дээр харах юм бол бүгднтэй нь улсын аваргаар товхолцсон, медалийн төлөө товхолцсон. Тэр миний ард байгаа харвачтай товхлоод би авцсан байсан. Би зүгээр алдлаа гэд бүр муугар удаад 1 сум алдлаа гэхэд би товхон дээр товхлох юм бол би дийлнэ гэж бодож байсан. Гэхдээ тийм хүнд нөхцөл өөртөө бол авчрахгүй тулд эхний сумуудыг бол одоо маш хариуцлагатай тавьсан. Тэгээ яг тэднээс туршлагатай жоох илүү туршлага заасан байж болно гэж бодож байгаа. Тэрний үхээр ном сумныхаа өөрчлөлтийг шууд мэдэрчээсэн. Татж үзээд ямар ч гэсэн одоо бол нэлээд сулгасан байна гэдгийг бол мэдрээд хангалттай өргөсөн. Хангалттай өргөхдөө бол би бүр ясааны гэсэн бодолтойгоор өргөж харуулсан. Ер нь бол тэмцээний дундуур тийм дээр бол бас нэлээд хэсэгтэй. Яг халанд найдаад яг ясааны гэсэн бодолтой харуулсан. Эхний сум газар ихтэй орохоор ерөнхийдөө ойлгосон. Тэгээд яг ясааны гэж харахад энэ газар ихтэй орж байгаа юм чинь. Дараагийн сумуудыг бол одоо улам ахиулж харах гэж бодвол тэгэл ер нь хурдаа юу нэмээд л жоохон шөөргөж мулталсан. Тэгээд яг энэ дараагийнхыг бол ономоор санагдаад ирсэн л та. Тэгээ 3 дахь сумаараа төрүүлчихэд яг үнэхээр их баярлсан, сэтгэл хөдлөсөн. Аавыгаа баярлж байгааг хараад бас их баярлсан.